Сайн байцгаана уу? Эрхэм мөндөд үзэгчдээ. Эдийн засгийн хүч подкастынхаа эхний дугаарыг энхүү эхлүүлж байна. Монгол улсад эдийн засгийн хувьд макро эдийн засгийн тогтворгүй байдал, эмзэг байдал үргэлжилсээр олон жил өнгөрч байна. Монголынхаа эдийн засгийг яаж хүчирхэгжүүлэх үү? Эдийн засгийг хүчирхэгжүүлэхийн тулд юуг илүү анхаарах ёстой вэ гэдэг энэ сэдвээр үргэлжлүүлэн ярилцахаар энэхүү подкастаа эхлүүлж байгааг минь та бүхэн хүлээж авч сонсноо. Өнөөдрийнхөө зочноор доктор Норвин Тэгшвэрига хурлаа. Бид хоёр өнөөдөр эдийн засгийнхаа өнгөрсөн 30 жилийн өөрчлөлт, шинжилэлт, сургамж алдааны талаар ярилцахаар болж байна. За баярлалаа. Студид хүрэлцэн ирсэнд баярлалаа. За их баярлалаа. Энэ Монгол эдийн засагч Монгол Улсын гавьяа туулчтай ярилцах боломж олж байгаад бол баяртай байна. Би өөрөө физикч хүн учраас эдийн засгийг бол нэг сайн мэдэхгүй. Гэхдээ хүмүүст хэрэгтэй байж болох асуултуудыг бол асууж чадах байх гэж таны урилгыг хүлээж авсан. Ер нь энэ бид нар бол капиталист маягийн эдийн засгийн энэ номлолоор явж байгаа. Урд нь бид нар ямар номлолд байсан, энэ хоёр ялгаа ер нь юунд оршдог юм? 1990 он хүртэл Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоогоор хөгжиж ирсэн. За 90 онд үндсэн хуулиа батллаа, ардчилсан хувьсгал яллаа, зах зээлийн эдийн засгийн тогтолцоо руу шилжлээ гэд. Энэ цаг үеэс эхлээд бид нар бол капиталист эдийн засгаар энэ эдийн засгийнхаа хөгжлийн загварыг тодорхойлоод явж байна гэж хэлэх байна. Тэгэхээр энэ капиталист эдийн засгаар яваад 35 6 жил болчихлоо. Одоо Монголын өнөөдрийн эдийн засгийн нийт багтаамж гэдэг нь дотоодын нийт өвдөлтгөн 90 оныхтай харьцуулахад одоо хэр зэрэг ингэ өөрчлөлт гарсан юм бэ? 1989 оны одоо тоогоор харьцуулах юм бол эдийн засаг 1989 он 2020 оны хоорондын энэ харьцааны үзүүлэлтийг харахад бодит дүнгээрээ 3.2 дахин өссөн байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл эдийн засаг энэ хэмжээгээр тэлсэн байна л гэсэн үг. Тэгэхээр бид нар зах зээлийн эдийн засгийн тогтолцоо руу шилжээд энэний үр дүн бол бодит үр дүн бид нар өнөөдөр эдийн засгаа 3.2 дахин өсгөж тэлж чадсан байна л гэсэн үг. Тэгэхээр одоо энэ 90 онд анх яг энэ ямар бодлогоодыг ярьж эхэлсэн, юуг хэрэгжүүлж эхэлсэн, тэндээс ямар алдаа оноо одоо бий болж байгаа юм бэ? Ер нь 90 оноос хойш шилжилтийн эдийн засагтай бараг 20 жил явсан. Энэ хуучин зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд социалист лагерын орнууд байсан энэ бүх улсууд 90 онд одоо перестройка гэж зөвлөлт холбоот улсад болсон тэр нийгмээ эдийн засгаа өөрчлөх энэ их өөрчлөн байгуулалтын энэ одоо хаялга бусад социалист системийн орнууд руу одоо шилжээд энэ бүх улсууд бол одоо төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засаг бол яваа байж байна. Ер нь нийгмийн хөгжил бол зогсон байдалд орчлоо. Тэгэхээр энэ нийгмийн эдийн засгаа хөгжүүлж байгаа энэ хөгжлийн загвараа өөрчлөх зүй ёсны шаардлага бий болж байна гэдгийг ойлгож бүгд шилжилт хийж эхэлсэн. Тэгээ энэ шилжилт бол 90 онд манайд одоо ардчилсан хувьсгал ялсан энэ цаг үетэй зэрэгцээд бий болсон. За тухайн үеийн одоо шилжилтийн загвар аргачлалд онол гэж бол байгаагүй. Ерөнхийдөө бол улс ерөнхий нэг юм загваруудыг л барьсан байдаг. Тэр нь бол хуучин социалист лагерын орнуудтай ер нь төсөөтэй загварууд одоо Монголд хэрэгжүүлсэн загвар бол тий өмч өвчлөгөөс эхлээд үнэ чөлөөлөхөөс эхлээд гадаад худалдаагаа либералчлаад банк санхүүгийнхаа системийг бүтцийн өөрчлөлт хийж эрх зүйн орчноо энэ зах зээлийн одоо эдийн засгийн зарчимдаа нийцүүлж өөрчлөх гэдэг маш их том ажлууд ингээд явагдсан. Энэ бүх ажил бол ерөнхийдөө ингээд 35 жилийн хугацааг эргээд харахад энэ хооронд шилжилтийн үед хийгдсэн бүтцийн өөрчлөлтүүд, бүх салбарт явуулсан бодлогын шинжилгүүд, шилжилтүүд гэдэг энийг ингээд аваад үзэхэд эхний нэг 20 он буюу 90 оноос 2005-6 он хүртэл ер нь шилжилтийн эдийн засгтайгаа бид ингээд яваад байсан. За мэдээж мэдж байгаа, өрөөч мэдж байгаа энэ 90 оноос дараагийн 4 жил бол эдийн засгтэр маш их уналт явагдсан. Үндэсний бүх үйлдвэрлэлүүд бол өөрөө одоо нөгөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн энэ тогтолцоо социалист нийгэм
одоо лагерт байсан бүх орнууд бие биенийхээ эдийн засгийг дэмжиж захиалж хамтарч явдаг байсан энэ систем бүхэлдээ ингээд нурсан учраас манайд одоо байгуулсан тэр нийтийн улсын том үйлдвэрүүд бол ачааллаа даахаа байсан эрэлт хэрэгцээ энэ дээр суурилдгоо захиалгаар явж байсан эдийн засаг учраас бүгд ерөнхийдөө ингээд дампуурлын зам руу орсон. За энэ дээр мэдээж үн чөлөөлсөн асуудал бол бас нөлөөлсөн. Тэгэхээр үнийг бол чөлөөлөхгүйгээр дараачийн хувийн өмчөд суурилсан эдийн засаг бол босч ирж мэдээж чадахгүй байсан учраас ингээд шок терапи гэж нэрлэдэг тухайн үеийн одоо судлаачид тэр загварыг бол ашиглаж Монгол бол огцом өөрчлөлтийг бол хийсэн. Тэгээ шууд одоо банкны салбараа 2 шаталтай болгож эхэлсэн. Яг тэр үеэс бол би бол Төв банкнд 90 онд одоо анхны банкны хууль гарч Төв банк, Арилжааны банк гэдэг ийм 2 шатлалт банкны тогтолцоо руу яг орж байгаа тэр эрх зүйн шинжилэл хийж явах тэр үед бол анх сургууль төгсөөд тэгээд миний амьд ажлын гараа Төв банкнаас эхлээд анхны банкны хуулийг хуульчаар эхэлсэн эдийн засгийн би хуульчаар эхэлсэн. Тэгээ энэ хугацаанд хуульчаар одоо эхэлсэн ч гэсэн энэ бүх реформуудыг хийж шинжлэх эрх зүйн баримт бичгийг боловсруулах одоо тэр зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжихэд шаардлагатай төрийн бодлогыг боловсруулах энэ бүх юмд оролцож байсан учраас ер нь өнгөрүүлсэн энэ эдийн засгийн бүх өөрчлөлтүүдийг зөвхөн эдийн засгийн талаас нь биш эрх зүй бодлогын ямар одоо шинжилттэй хавсаргаж хийсэн юм бэ гэдэг талаас нь бас ярихад ингээд сонирхолтой байх болов уу гэж бодож энэ подкастыг ер нь хий гэдэг юм санаа төрсөн. Тэгээ энэ санааг минь одоо дэмжиж бас өмнө нь таавал подкаст хийжсэн туршлагатай хүн учраас надад бас багшлаад тэгээ өнөөдөр хоёулаа бас энэ сэдвээр ингээд ярилцъя гэж хүсэж байгаа. Тэгээд түрүүн хоёулаа ярьсан энэ шилжилтийн тухай тэр үеийн онол үзэл баримтлал нь ерөөсөө яг юу байсан гэвэл ер нь бол макро эдийн засаг одоо тогтворжуулъя. Тэр үед чинь манай инфляц чинь 300 гарлаа. Тийм яг тэр шилжилтийн үед чинь тэгсэн штэ. Тэгээд төгрөгийн худалдах авах чадвар байхгүй боллоо. Бүх нөгөө хуучин ажиллаж байсан арь ширний үйлдвэрүүд, гутлын үйлдвэрүүд энэ бол өөрөө ингээд аяндаа энэ үйлдвэрлэл цаашаага одоо массын том үйлдвэрлэлийг явуулах юм чадахгүй болоод ирсэн учраас өөрөө аяндаа ингээд одоо нурж унсан гэж хэлж болохоор эдийн засгийн тогтолцооны жам ёсны энэ үзүүлэлтийг давж гарч чадахгүй, өөрийнхөө өртгөө нөгч чадахгүй учраас энэ социализмын үйлдвэрүүд нурсан гэсэн үг. Тэгээ нөгөө систем нь социалист систем нь өөрөө нуран унсан учраас энэ бол ингээд төлөвлөж байгаад үйлдвэрлэдэг. Үйлдвэрлсэн болоод одоо тэр үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн бол хүчээр нийгэмд ингээд борлогддог. Тийм эрэлт нийлүүлэлт үнийн тэнцвэр, эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр гэдэг ойлголт байгаагүй тэр тогтолцооны үед байгуулагдсан үйлдвэрүүд. Тийм учраас нэг үр ашигтай байх, эрэлтэндээ тулгуурласан одоо тоо хэмжээгээр бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ борлогдох хэмжээний үн ханшаар борлуулах гэдэг нөгөө яг зах зээлийн эдийн засгийн тогтолцоо руугаа ингээд ороод ирэхээр аяндаа тэр том үйлдвэрүүд ч өөрөө амьдрах, орших боломжгүй нөхцөл байдалд ороод ирсэн учраас одоо тэр байглаараа гэх юм уу одоо татан бүгдэж дампуурсан л гэсэн үг. Тэгэхээр одоо дараачийн дампуурсан юмыг уучлаарай. Тэр дампуурсан байгалагч ямар ингээд нөгөө шин эдийн засгийн тогтолцоонд тисчүүлэхэд дампуурсан юм одоо нэг хэдэн залуучууд гарсаа дампууруулсан, хятадлаа очуулсан гэдэг бол тэр залуучууд буруу байхгүй үстэй. Тэгээ тэр одоо залуучуудын буруу биш. Угаасаа энэ социалист систем нь өөрөө нуранж унж байгаа учраас тэр системийн үйлдвэрлэлүүд тэр том массын том ихээхэн хэмжээний одоо ашигтай байна уу, алдагдaltaй байна уу хамаагүй төлөвлөөд үйлдвэрлэдэг тэр тогтолцоо өөрөө нурж унж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол сайн хүмүүс ойлгоогүй. Тэрийг бол ойлгохгүйгээр тэр бол одоо дараачийн зах зээлийнхаа энэ зарчим руу нийцсэн энэ одоо үйлдвэрлэлийн хэлбэр хэмжээ рүү шилжих ёстой байна. Хувийн өмчнөн дээр тулгуурласан үйлдвэрлэлүүд босох хэрэгтэй байна гэдэг тэр нийгмийн одоо шилжилтийн энэ үеийг л туулж хүмүүс нь ухамсарлаж нийгэм нь тэрийг хүлээн зөвшөөрч эдийн засгийн тэр үйлдвэрүүд босч ирэх энэ бүх хугацааг л одоо шилжилтийн үе гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэр тухайн үед бол Төв банк улсын банкны ерөнхий хорон дээр хөрөнгө оруулалтын газар гэж байсан. Тэр хөрөнгө оруулалтын газар дээр бол дараагийн 5 жилд
одоо улс ордын аж ахуйн салбарын аль салбарыг хөгжүүлэх үү, хичнээн үнэний ферм бий болох уу, хичнээн сангийн аж ахуйг шинээр бий болох уу, хичнээн нэгдэл дээр те одоо 1000 үнэний хүрийн ферм байгуулах уу гэх бүх юм ингэ төлөвлөж жагаад тэгээд улсаас тэр төлөвлөсөн одоо төсөлдөө хөрөнгө оруулаад улсын банк гэж нэг л банк байлаа ш. Тэр хөрөнгөөрөө бүгдээрээ одоо тэрийг барьж байгуулад тэр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэгдлийн гишүүдээ, нийгмийн гишүүдээ нэг л адилхан үнээр нэг ижлэхэн систем үйлдвэрлэл тараадаг байсан үе шүү дээ тий. Тэгэхээр энэ бол ингээд түрүүний ярьсан ялгаа нь юу вэ гэж таны асуусан асуултанд хариулах гээд би нэлээ ингээд төөрч яваад бас одоо хариулж штэ тий. Тэгээд тийм л байлаа. Тэгээд энээс бол одоо маш хурдан хугацаанд шилжих шаардлага бий болсон. Яг бол үндсэн хуулиндаа бид нар зах зээлийн эдийн засгийн чиг баримтчаатай энэ улсыг бол одоо хөгжүүлнэ гэж заасан. Тэгээд бүх зүйл бол нойлоосоо эхэлжсэн тэр үе байгаа. Тэгээд улсын банк, төв банк бол гол зах зээлэгч мөнгөний бодлогоор одоо хувийн секторыг дэмжих арилжааны зээл болгодог арилжааны банкудаа бий болгосон. Арилжааны зээлүүдийн үн мэдээж чөлөөтэй гэмтхэн шилжсэн учраас үн одоо улс үнийг тодорхой хэмжээнд ингээ бариад идэггүй тухайн барааны үн хэдээр үйлдвэрлэсэн, ямар орц орсон, ямар ажиллах хүчний зардал одоо тэнд шингэсэн ингээд яг зах зээлийнхаа зарчмаар бүтээгдэхүүн бараа бүтээгдэхүүний үн тогтоогддог болсон. Ингээд үн чөлөөлөх энэ загвар руу ороод дээрээс нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл маань гадаад зах зээл рүү экспортод явдаг. Одоо чөлөөтэй улс хооронд одоо худалдаалагддаг болохын тулд нөгөө гайлын бодлого тэгээд татварын бодлого гэдэг ингээ бүх бодлогууд бол дагаад шинжлэгдэж явсан. Тэгэхээр энэ бүр реформуудыг бүгдийг нь бол амжилттай хийж чадсан гэж би бол одоо энэ систем дотор энэ өөрчлөлт шинжилгээг хийх яг энэ ажиллагаанд нь оролцож явсан хүний хувьд бол ингээд үзэж дүгнэдгээ. Тэгээ энийхээ одоо хамгийн гол одоогийн өндөрлөгөөс буцаад харахад ямар ч байсан бид нар зорьсон зорилготой бол хүрч манай эдийн засаг нээлттэй эдийн засаг болсон. Чөлөөт өрсөлдөөн дээр суурилдаг эдийн засаг болсон. Дээр нь дэлхийн эдийн засагтай хамгийн гол нь одоо холбоотой болж өнөөдөр таач бай, бич бай үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ тий хаач хинт ч одоо зарах боломж бол нэгдсэн. Тухайн үед бол энэ бол хязгаарлагдмал улсын гадаад худалдааны яамаар дамжиж л энэ бараа бүтээгдэхүүн одоо улсын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн борлогддог байлаа шүү дээ. Тэгээд энэ бол маш том дэвшил. Тэгээ хамгийн гол нь хувийн хөвшил гэдэг ямыг, хувийн өмч гэдэг ямыг анх удаа энэ үндсэн хуулиар одоо тунхаглаж, хүлээн зөвшөөрж, хуулиараа баталгаажуулж хувь одоо хүн өмчтэй байж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэй байж, үйлдвэрлэлийн барилга машин барьж, зээл авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бусдад ажлын байр бий болгож болдог энэ тогтолцоо руу чи шилжлээ шүү дээ. Тэгээ 35 жил гэдэг бол саяхан тийм ээ. Гэхдээ энэ бол дэндүү харьцуулбал бас нэг 3-1 юм. Тий. Тэгэхээр ийм одоо нийгмийн том шилжилтийн хувьд бол 35 жил гэдэг маш богино хугацаа. Тэгэхээр энэ богино хугацаанд бол бид маш их юмыг өөрчилж, нийгмийн харилцаа бол маш их одоо дэвшилтэд тал руугаа шилжсэн гэдгийг одоо одоогийн өнцгөөс одоо сүүлийн хүүхдүүд бол бас сайн ойлгохгүй нийгэм яг ийм байсан юм шигээр ингээд хүлээж аваад байгаа учраас одоо бас дараа үеийнхнийхаа нийгмийн эдийн засгийн түүхийн мэдлэгийг өнгөрсөн үеийн болоод явсан болж өнгөрсөн сургамж алдааг бас хэлж ярьж үлдээхэн зөв юм байна гэж бодож энэ одоо подкастаа бас эхлүүлье гэж бодсон. Баяртай байна. Тань шиг хүний одоо энэ подкаст нь өргөдөж хамт ярих боломж олдно гэдэг бол бас нэртэрөө хэрэг. Саяхан яг таны хэлж байгаа шиг энэ алдаа оноо сургамжийг бас хүмүүс тайлбарлах маш чухал гэдэгт бол санал нэг байна. Гэрийнхээ гадна социализмын үед чуу гэх мөргүү чаг гэх ямаагүй байсан хүн саяод ингээд лаанд 300 унаад мянгад малчин болчоо социализмын үед сайхан байсан гэд ингээд хилээд ингээд сууж байгааг харахаар өнгөрсөн хугацаанд бий болсон эдийн засгийн ол амжилтыг бид нар юунаас болж яаж болсныг тайлбарлаж өгөхгүй байгаатай холбогдуулаад энэ нийгмийн түүхийг хийгдсэн ажлуудыг тайлбарлаж өгөхгүй байгаатай холбоотой байна гэж бас бодож байгаа. Тэгэхээр та бол энэ подкаст эхэлж байгаад бол би бас олзуурах чинь асуух асуулт бол их байна. Жишээлбэл тэр үчи ихэнх манайх хөдөж явахгаар л дуусарна тэжээдэг байсан байх. Тий. Манай одоо бол баг 80-90% нь уулуурх болчлоо. Энд чинь тэгэхээр нэг
уулуургаас 100 хамааралтай болчихлоо. Энэ юм эмзэг байна гэж эдийн засгч ярьж чинь та цаа өөрийнхөө яриад дурдлаа. Энэ бүтцийн энэ ингээд гажуудлыг бид одоо өнөөдөр хэрхэн засах ёстой вэ? Ер нь бол ингээд манай эдийн засгийнхаа нийт бүтцийг харах юм бол 2004-5 он хүртэл манай эдийн засгт 34-5%-ийг нь бол хөдөө аж ахуйн салбар эзэлж байсан. Тэгэхээр уламжлалт мал аж ахуй дээрээ суурилсан эдийн засгт орон байж байсан. 2005-6 оноос эхлээд ер нь бол уул уурхайн салбар руу олон хөрөнгө оруулагч нар орж ирсэн. Уул уурхайн салбараа ер нь либералчилсан, ашиглах, хайх эрхүүдийг бол өгсөн. Гэт энэ салбар нэлээ идэвхжээд энэ салбарт орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгө оруулалтын үр нөлөөгөөр манай эдийн засаг бол маш огцом өссөн. Тэгээ өнгөрсөн 30 жилийн энэ шилжилтийн үеийг ингээ харахад бид нар нэг хоёр шаттайгаар энэ шилжилтийг хийсэн байна гэж харагддаг. Тэгээ нэг 90-с 2006 он хүртэл түрүүний миний ярьсан нөгөө 89-с 2020 оны хооронд манай эдийн засаг 3.2 дахин одоо өссөн байна гэдгийн 1.4 дахин өсөлсөн тэр өсөлт нь 2006 он хүртэл хийгдсэн байдаг. Энэ бол бүх одоо хөдөө аж ахуйн салбар, барилгын салбар, аж үйлдвэрийн бусад салбарууд нийлээд хийсэн асуудал тийм ээ. 2006-аас 2020 оны хооронд бол үлдсэн 2.3% нь 3 дахин өссөн тэр өсөлт бол гарсан. Энэ бол яа харахгүй энэ манай өсөлтийн хурдсгуур нь бол энэ уул уурхайн салбар бол шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байдаг. Энэ бол ингээд түүхэн одоо өнгөрсөн үеийнхаа судалгаануудыг би бас хийлгэжсэн. Арчсан намын бодлогын судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байх үедээ одоо судалгааны байгууллага мэрэгжлийн судлаачдтай хамраад өнгөрсөн 30 жилийн одоо бодит өөрчлөлт түүхэн сургамж алдаа оноогоо бол энэ номон дээр бас бид нар судалгааны одоо юм ажил гаргаад энэ номыг гаргасан байдгийг. Тэгэхээр энийг бол бас хүн болгон үзээсээ судлаасаа сүүлийн 30 жил өөрчлөлт, шинжилэлт, сургамж гэдэг ийм ном гаргасан байна. Энэ номыг хаана судалж байгаа? Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал төвшин төгсөөр ахлуулсан ийм баг. Одоо худалдаанд байгаа. Энэ худалдаанд байна уугүй юу? Би бас лавлаж өгье. Тэ Конрад Эденауэрийн сангийн одоо дэмжлэгээр бид нар одоо энэ судалгааг хийгээд явж ирсэн. За эндээс бол юу харагддгүү гэхээр ер нь уул уурхайн салбар одоо хүч төрж эдийн засгийн одоо бүтцэд бол өөрийнхөө орон зайг бол маш томруулж орж ирсэн. Яг одоо өнөөдөр бол уул уурхайн салбар бол одоо манай эдийн засгийн бүтцэд бараг 34-5%-ийг нөгөө хөдөө аж ахуйн салбарын чинь оронд ингээ ороод ирж байгаа. Тэгэхээр уул уурхайн салбарын өнөөдөр зөвхөн олборлох хэсэг нь бол энэ хүчтэй байна. Тэгэхээр бид цаашдаа яах ёстой вэ? Түрүүний өөрөө ч асуулсан энэ эмзэг байдлаа, докторгүй байдлаа яаж одоо тэнцвэртэй, доктортой болгох вэ гэвэл энэ олборлох салбараа боловсруулах салбар болгох. Эцсийн бүтээгдэхүүн гаргаж өрсөлдөх чадвартай салбар болгох нь хамгийн чухал байгаа. Тэгэхээр манай үндсэн хоёр суур салбар бол уул уурхайн салбар, хөдөө аж ахуйн салбар. Тэгэхээр бидний энэ одоо өнөөдрийн хөдөө аж ахуйн салбараа зөвхөн малчтын нуруунд дээр даатгаад хайчаад байна. Үрхийн бизнесүүд болгоод одоо үрхийн бизнесийн хувьд зөвхөн тухайн өөрийнхөө үрхийн хэрэглээг эргэн тойрныхоо жижиг зах зээлийнхаа сүү, мах, ноос ноодорын одоо хэрэгцээг хангаад байгаа ч гэсэн энэ эргээд нөгөө уламжлалт энэ арга нь шин технологи, ухаалаг энэ бизнесийн загварт орохгүй болохоор гадна талд олон улсын зах зээл дээр өрсөлдөж одоо үн цэнтэй бол бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм чадамж нь сул байгаа учраас хөдөө аж ахуйн салбар маань өөрийнхөө одоо орон зайг улам нь алдаад байгаа. Тэгэхээр бидний бодлого бол уламжлалт хөдөө аж ахуйн салбараас ухаалаг, бүтээмжтэй, өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуйн салбар, олборлох уул уурхайн салбараас боловсруулах эцсийн бүтээгдэхүүн үнцэнтэй бүтээгдэхүүн гаргаж өрсөлдөх чадвартай уул уурхайн салбар болгож хөгжүүлэх нь л манай яг эдийн засгийг хүчирхэгжүүлэх хамгийн гол гарцаа гэж эдийн засгийн хүчийг одоо ашиглах. Тэгээ мэдээж энэ хоёр салбарын хажуугаар бас одоо шинэ технологи, ногоон бизнесүүд гээд энэ эргээд уур амьсгалдаа, байгаль орчиндоо тий газар уусандаа ээлтэй
технологи ашиглаж байгаа. Энэ одоо оюуны ялангуяа манай залуучуудын хийж чадаад байгаа IT технологийн энэ бизнесүүд, үйлчилгээнүүд, санхүүгийн хамгийн шинэлэг одоо үйлчилгээнүүдийг хөгжүүлэх замаар аль болохоор эдийн засагт ихээхэн орлого олдог, тогтвортой өсөлт хөгжилтэйг авчирдаг юм олон одоо төрлүүдийг, салбаруудыг хөгжүүлж иж эдийн засаг нэг салбараас хамаарсан биш, тэнцвэртэй хөгжих энэ алхам руу явах юм аа л гэдэг санааг л одоо хоёлаа ондынхоо хувьд туршлага тайлбар одоо өнгөрүүлсэн сургамжийн хувьд, сорилтын хувьд ингэж ярьж энэ хүмүүст одоо ойлгуулах нь л одоо манай подкастын маань жишээгээр тайлбарлах нь байна тий. Одоо зорилго болох юм аа л гэж хэлж байгаа. Тэгээд энэ дээр бас та надад одоо бас их олон байна. Жишээлбэл ямар асуулт байна вэхээр сая хэлсэн. За уул уурхаан тухайд бол хэлсэн зөвхөн түүхээр гаргаж ин тий. Тэгэхээр магадгүй та бол хөгжлийн банкны захирал хийж байгаа хүн. Хөгжлийн банк бол жишээлбэл эцсийн бүтээгдэхүүн гаргах, экспорт нь гаргаж чаддаг, импортыг оруулж чаддаг, ийм бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг гарааны бизнесүүдийг ч юм уу дэмжих боломж хэр байдаг вэ? Ер нь хөгжлийн банк бол одоо байгуулагдаж байгаа үндсэн зорилго нь бол Монгол улсын энэ хөгжлийг л тогтвортой байлгах, тогтвортойгоор удаан хугацааны туршид хөгжүүлэх, тэр өсөлтийг хангаж чадах аль салбар, аль одоо хэсэг байна. Арилжааны банкуд одоо очиж дэмжиж чадахгүй байгаа тэр сул орон зай нь хаа байна. Төсвөөс хөрөнгө оруулж дэмжиж чадахгүй байгаа тэр орон зай хаа байна. Тэн дээр л одоо бид нар санхүүгийн дэмжлэг өгч ажиллах ийм зорилготой байгуулагддаг институт. Тэгэхээр яг таны саяны хэлсэн одоо өрсөлдөх чадварыг л аж ахуй нэгжүүдтэй бий болгохын тулд тийм экспортын үйлдвэрлэл явуулах гэж байгаа. Тийм үйлдвэрлэлээ явуулах төслөө одоо боловсруулсан тийм төслүүдийг бол бид нар дэмжинэ. За энэ экспортын үйлдвэрлэлийг дэмжих дэд бүтцүүдийг одоо цахилгаан станцын, эрчим хүчний агуулгах, барилга байгууламжуудын бас дэмжинэ гэсэн ер нь ийм чиглэлүүдэд илүү одоо фокуслж ер нь төслөө хэрэгжүүлэе л гэсэн ийм бодлогыг бид нар шинжилж баталж байгаа. За та бид их олон дугаар хийн юм байна энэ байдлаар бол. Тэгэхээр энэ таныг мэддэг хүмүүс бол мэдж байгаа, сайн эдийн засгчийгч мэдж байгаа, сайн хуульч гэдэг мэдж байгаа. Шинээр одоо таны подкастны үзэгч болж байгаа, эдийн засгийг сонирхож байгаа, хууль сонирхдаг хүмүүс зориулж эхлэхэд бол энэ наран туяа гэж хинбэ гэдэг ялангуяа өнгөрсөн хугацаанд нөгөө ажлын дурсах талаас эхлэх нь за өнөөдөр та хөгжлийн банкны одоо захирал байна. Өмнө нь бол та Монгол охинд ажиллаж исэн. Дээрээс нь санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж исэн. За хувийн банкнд ажиллаж исэн. Эдгээр салбаруудын хоорондын ялгаануудыг хэлж өгвөл энэ таны өнгөрсөн турш ийм туршлагатай хүн биднэрт баг хичээл заах юм байна гэсэн хүлээлт байна гэж бодож байна. Ер нь бол аливаа мэдлэг туршлага бол нөгөө өөрийн ажиллаж өнгөрүүлсэн цаг хугацаа тэгээд өөрийн итвэх чармаалтаар хоримтлагдж тодорхойлогддог. Тэгээд мэдээж энэ түрүү ярьсан дөнгөж зах зээлийн эдийн засгийн энэ тогтолцоорууд шилжиж байгаа яг тэр шилжилтийн үедээ таарч яг хүл нийлүүлж анханаас нь ингээд алхсан учраас Төв банкны зүгээс ч, Арилжааны банкны зүгээс ч одоо зохицуулттай зах зээлийг одоо зохицуулдаг санхүүгийн зохицуулах хорог ахалж авсны хувьяас ч гэсэн харахад эдийн засгийг ингээ хүчрэхийг болгоход энэ санхүүгийн зах зээл бол маш чухал оройтой. Одоо хүнээр бол маш олон хүмүүс жишээ авч ярьдаг. Одоо биеийн суцаар гүйж байгаа цус бол санхүүгийнх нь салбар юм а гэж. Тэгэхээр энэ санхүүгийн зах зээлээ өөрөө эрүүл, тогтвортой, шударга өсөлтөнд тулгуурласан зөв хөгжүүлж явах юм бол эдийн засгийг одоо хөл дээрээ бас хүчрэхийг болгоход нь бол амин чухал салбар. Тэгэхээр энэ салбарт ажиллаж энэ салбарын эрх зүйн зохицуултууд түрүүний ярьдаг энэ шийдвэрлэлтийн үеийн хийгдсэн бүх одоо бүтцийн өөрчлөлтүүдийг харж сайн муу сөрөг эерэг одоо зүйлийг харж явсны хувьд бол яг хөө мэдээж энэ дараа үеийнхаа залуучуудад дараа үеийнхаа хүүхдүүдэд одоо нийгмийн өөрчлөлтөд энэ эдийн засаг санхүүгийн тэгээ эрх зүйн зохицуултыг харилцсан бие биендээ одоо уялдаа одоо нөлөөлөл шүтэлцэн нь яг юу гэдгийг ямар нэгэн асуудлыг шийдлэхэд зөвхөн ганцхан эдийн засгийн талаасаа биш
зөвхөн ганцхан санхүүгийн талаасаа биш. Одоо нийгэмд үзүүлэх эерэг нөлөө нь юугаар дамжиж яаж гарах юм? Одоо эерэг нөлөөг авчруулахын тулд ямар зөв одоо бодлого, ямар зөв эрх зүйн баримт хүчээр дамжиж хэрэгжүүл оновчтой байдаг юм а гэдгийг бол ярих бол бас боломж байгаа. Тэгээд тийм туршлага жоохон цуглуулсан одоо мэдлэгээ боллоо. Хороо талаасаа та хэлж байгаа юм тий. Монгол банк талаасаа яаж ажилтгийг. Хувийн компани одоо хувийн Монгол банк санхүүгийн зохицуулахаараа одоо нэг хөгжлийн банк, арилжааны банк хоорондын нэг ялгаануудыг нэг яриад өгөх юм. Төв банк бол зөвхөн төрийн мөнгөний бодлогыг л хэрэгжүүлнэ. Мөнгөний бодлогоор дамжуулж одоо эдийн засгийн макро одоо үзүүлэлтүүдийг яаж тогтвортой байлгах вэ? Ялангуяа төв банкны үүрэг бол зөвхөн л төгрөгийн худалдан авах чадварыг л хамгаалах, хадгалах гэдэг маань инфляцийг хамгийн бага түвшинд байлгана л гэсэн үг. Өнөөдөр хоёулаа 100 төгрөгөөр 2 шил одоо ундаа авч ирсэн бол дараа жил 2 шил ундаагаа авч ивэл одоо төгрөгийн худалдан авах чадвар тогтвортой байна. Дараа жил нөгөө 2 шил биш 1 шил ундаа авдаг болчвол манай төгрөгийн худалдан авах чадвар нь муутсан байна гэж байна шүү дээ. Тэгэхээр нөгөө нүдэнд харагдахгүйгээр тэр хүний төрөвчөнд байгаа мөнгийг тэр худалдан авах чадвар нь буурснаар ингээд үнгүүдүүлээд алдаад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдийн хувьд ч гэсэн хувь хүний хувьд ч гэсэн олж байгаа мөнгөө яг одоо үн цэнтэй чанга ханштай ийм мөнгөтэй байвал хуримтлал үүсгэхэд нөлөөтэй. Хэрвээ тэгж чадахгүй бол одоо далд татвар гэж нэрлэдэг энэ инфляцид нөгөө орлого нь ингээд идэгдээд байгаа. Учираас төв банк бол энийг л гол нь барьж явах хэрэгтэй. Тэгэхээр төв банк яагаад сангийн яамтай нэгддэггүй, сангийн яамнаас тусдаа улсын их хурлаас томилогддог байдгүй гэхээр сангийн яам бол төсвийн бодлогыг одоо сангийн бодлого хэрэгжүүлдэг. Аль болохоор нөгөө татвараар төлсөн одоо мөнгийг цуглуулж аваад улсын төсөв болгоод энийг ингээ хуваарлаж байгаа. Тэр хуваарлт хийхдээ бол аль болохоор одоо дараачийн засгийн газрынхаа эрх мэдлийг авч үлдэхийн тулд ард түмэнд ингээд илүү таалагдах, илүү олон нийгмийн шин чанартай хөтөлбөрүүд рүү мөнгийг аль болохоор өрхийг хүсдэг, хэрэглэхийг хүсдэг, хоримтлуулах гэхээс илүү мөнгө их л гараад байх тусмаа нөгөө төрөүний төгрөгийн худалдан авах чадварыг улам нь муутгаад идэг. Тэгэхээр сангийн бодлогын хязгааргүй тэр зарцуулах, хэрэглэх хүслийг мөнгөний бодлогоор одоо хатууруулж барьж идэг. Тэгэхээр энэ сангийн бодлого, мөнгөний бодлого хоёр харилцан бие биенээ ингэж тэнцвэрийг харж хянжиж энэ бодит сектор рүү, бодит бүтээн байгуулалт руу үр дүнтэй мөнгө одоо хуваарлагдах энэ суурийг тавьж өгдөг. Хоёрдугаарт одоо таны миний одоо карманд байгаа мөнгийг үн цэнгүй болохоос хамгаалж идэг. Тэгэхээр энэгээрээ бол энэ хоёр байгууллагын ялгаа нь байгаа. Төв банкны гол ажил бол энэ. За хоёрт за одоо нөгөө арилжааны банкн дээр тавс ажиллаж ирсэн туршлагатай юм. Арилжааны банк эдгээр хоёроос ямар ялгаатай вэ? Арилжааны банк бол илүү бодит секторын одоо бүтээн байгуулалт, үйлдвэрлэл одоо явуулах, үйлчлэгээ одоо үзүүлэх энэ яг бизнесийн салбарын нэг одоо санхүү мөнгөөр тэтгэж идэг. Тэдний үйл ажиллагаанд нь хэрэгцээтэй байгаа тэр мөнгө урсгалыг хангаж өгч идэг ийм л байгууллага. Тэгэхээр арилжааны банкны зээлийн хөө өндөр байна. Ламбард болчлоо гэж энэ одоо бизнесөнүүд маш би хэрж байна. Би тантай ярилцъя гэж сонссоос хойш бас хэд бизнестэй уулзаад ирсэн. Манайх бол жишээлбэл 100 төгрөгийн эмийг 100 төгрөгийн үнэлээд барьцаанд авчихаар банк нар 60% нь өрөнд хураж авчиад байна гэдэг. Хүү өндөр байна гэдэг ийм зулаа ярьж байгаа. Энийг ер нь яаж шийдэх ёстой юм бэ? Энэ бол цэвэр одоо ганцхан арилжааны банкны өөрийн асуудал биш. Арилжааны банкны одоо нийт эргэлдэж байгаа хөрөнгөхийн 10%-ийг нь тэр банкийг үүсгэн байгуулсан одоо хувьцаа эзэмшигч нь гаргадаг, эзэмшдэг. Тэрний 90% нь бол бусад мөнгө нь бол одоо таны миний хадгаламжтай эс хадгаламжийн мөнгө одоо байгууллагуудын харилцах дансанд байгаа мөнгөний үлдэгдэл. Тэгэхээр эргээд бид хоёр хадгаламжиндаа хүү авч байгаа банкнаас тийм ээ. Жилийн одоо хэдээр хадгалуулж гин үү та?
хадгаламжаа. Би ч тэр хадгаламж байхгүй шүү. Тэгэхээр олсног хэрэг тий хувийн хадгаламж нэг өөр хадгалаад байх ч мөнгө алгадаг. тий хувийн хадгаламж нэг өөр хүүтэй, харилцахын үлдэгдэлд өөр хүүтэй тий. Тэгэхээр банк бол дандаа хүнээс үнэтэй мөнгө аваад нөгөө талдаа танд дахиад үнэтэйгээр зээлүүлж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хоёрын зөрүүнээс л ашиг хийж байгаа байгууллага шүү дээ. Тэгэхээр тэр хүүгээ тогтооход хэд хэдэн хүчин зүйлээс хамаардаг. Нэгдүгээр саяны татж байгаа их одоо мөнгөнийх нь их усүрийнх нь зардал нь байна. Хоёрдугаарт нь нөгөө инфляц. Дахиад нөгөө инфляцаар энэ мөнгө хэдийг алдах магадaltaй вэ гэдэг инфляцид тооцно. Тэгээд хэрвээ доллар бол бас ханшийн зөрүүнийхээ алдагдлыг тооцно. Тэгээд хэрвээ энэ зээл эргэж төлөгдөхгүй бол яах вэ гэдэг эрсдлийн сан байгуулах. Тэр эрсдлийнхээ хувь хэмжээг тооцно гэж нэмэгцээр хагаад энэ хүүчийн өнөөдөр өндөр болчихж байгаа. Тэгэхээр юу гэж хэлэх чинь нөгөө арилжааны банкудад их усүрийнх нь өртөг бага байдаг гэсэн бол зээлийн хүү өндөр байхгүй. Тэр их усүрийн өртөг хизээ бага байхгүй л хүн маш их мөнгөтэй байгаад хуримтлалт их үүсгээд ер нь бизнесийн үйл ажиллагаа эргэц одоо хадгаламжид байршуулсахаас илүү одоо үйлдвэрлэл үйлчлэгээ явуулаад тэрнээсээ их орлого ашиг олоод байвал энэ банкнд заавалч өндөр хүүтэй хадгалахгүйгээр нөгөө мөнгө эдийн засгийн эргэлтэндээ орох ёстой. Тэр төгрөгийн тэр мөнгөний үн цэнийн тухай асуудал. Мөнгийг үнэгүй болгоод байгаа юм нь болохоор нөгөө төсвийн зарлага. Мөнгө хөвлөө тараагаад байгаа асуудал. Тэрнээс болоод инфляц өндөр болоод тахаар төв банк тэр инфляцийг бууруулахын тулд бодлогын хүүгээ өсгөж нөгөө сул яваад байгаа мөнгүүдийг илүү татаад байдаг. Тэрнээс болж төв банкны бодлогын суурь хүү өндөр болохоор арилжааны банкуудын хүү дагаад өндөр болж байна. Дээрээс нь одоо сая усны бизнесмен надад ярилцаад битэр ярьж. За яг мэдээж энэ зээлийн хөөгээр энэ банкуд бол нэг амьдрах хэвээр тэр бол зөв. Гэтэл өдөр тэг онлайнаар хийж байгаа гүйлгөө болгоноос нэг 100 төгрөг аваад тэг чи нөгөө яг үндсэн зээлийн хүнээс их ашиг болоод байна юм аа гэнэ чинь гэж ингэж яриад байгаа. Энэ зүйтэй юм уу? Эсвэл уг нь бол тэр хадгаламж энэ яг шимтгэлээр амьдраад байгаа энэ банкуудыг яах хэвээр. Яг банкны ажил үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлчилгээ гэдэг бол тэр банкны орлого олж байгаа л нэг өөрийнх нь л гол одоо бараал шүү дээ тийм. Тэгэхээр банкны хуулиараа бол тэр үзүүлж байгаа ажил үйлчилгээнийхээ хүү шимтгэлийг тогтоох эрх нь бол банкнд өөрт нь байгаа. Банкуд одоо ямар хэмжээний шимтгэл хураамж авах вэ гэдэг бол өөрийнх нь хүү шимтгэлийн бодлого. Мэдээж маш том банк, маш олон хүнийг ажилуулдаг, урсгал зардал ихтэй бол хүү шимтгэлээ бас нэмжил байгаа. Яагаад гэвэл тухайн үйлчлэгийг үзүүлэхийн тулд тэнд хүн ажиллаж байна. Тэр хүний ажлын цалинг өгнө. Тухайн ажлын байрыг бий болгохын тулд түрээсэлж байна. Түрээсийнхаа зардлыг шингээнэ гэд. Тэм учраас аль болохоор цахим үйлчлэгэнд шилжээд зардал банк гаргаад тий одоо цомхон оронтоотойгоор хүртээмжтэй санхүүгийн ажил үйлчлэгээ явуулаад байвал энэ хүү шимтгэлийн хувь угаасаа буурах хэвээр. Тэгээ олон банкуд өрсөлдөөд хүү шимтгэлээрээ өрсөлддөг болвол энэ хүү бол буурах хэвээр. Тэгэхээр тэр өмчүүчлэлээс за дахин уцаа үндсэн сэдвүүлгээ оръё. Тэгээд таны тухай нэлээ ярьлаа. Таны ажилласан туршлага бол өмчүүчлэлийг хийсэн. Эндээс ямар одоо сургамж авсан бэ? Өмчүүчлэл одоо хүртэл явсаар байгаа юу? Өмч өмчлөлийг бол ерөнхийдөө амжилттай хийсэн. Тухайн үеийн тэр уналтанд орсон байсан социализмын үед барьж байгуулсан үйлдвэр үйлчилгээнүүдийг бол ерөнхийд нь яган цэнхэр тасалбараар бол хувьчилсан. За тэр хувьчлал хэр оновчтой явсан, олон хүн авсан уу үгүй юу гэдэг үр дүнгийн талаар бол янз бүрийн асуудлууд байдаг. Хувьчлах одоо явц бол тухайн ажилчдад нь тухайн үед бол одоо цэнхэр тасалбар, яган тасалбар хийгээд одоо эзэмшүүлээд өгсөн. Хөрөнгийн бирж дээр хүмүүс бол өөрсдөө хувьцааныхаа үнцэн ач холбогдлыг сайн ойлгоогүй байсан учраас хүлээж чадахгүй одоо үйлдвэрээ дараа нь ашигтай ажиллаад орлого хуваарлдаг болохын хүлээлгүйгээр маш их арилжаалсан. За тухайн үед бол алдаа нь юу байсан бэ гэвэл өмч хувьчил явуулахад тэр байгууллагын дарга нэгтлэн одоо ажиллаж исэн мэдээлэлд ойр байсан хүмүүс голдуу хувьчлаад авцсан.
Тэгээ ажилчдынхаа хувьцааг нь худалдаж аваад тэгээд өөрөөр дээр ингээ багцаа одоо бөөгнүүлсэн. Тийм учраас нөгөө нэг удаа даргадаа өгөөд тэгээд нөгөө хувьчлалынхаа ягаан цэнхэр тасалбарынхаа хувьцааныхаа үр дүнг ингээ гаргаж чадаагүй. Тэрний одоо эффект нь одоо хүртэл одоо төрийн өмчтэй том компаниудын хувьцаа бол жишээлх юм бол улсын их дэлгүүрийн хувьцаа гэхэд хитгэн хүн дээр сууларсан. Жижиг хувьцаа эзэмшигчд нь бол ногдлол шиг баг авдаг. Ашиг холбогдлын одоо авч чадахгүй одоо гутал хувьцаат компани хувьцаа эзэмшиж гэхэд одоо хувьцааныхаа ногдлол шигийг авч чаддаггүй гэх мэтээр ингээ маргаанууд ингээ яваад идэг. Тэгэхээр энэ дээр бол бид нар алдсан ч юм байгаа, онсон ч юм байгаа. Сая бас ярилцлагаас өмнө бас маш олон судлалаа л ингээ судалж хахад хүмүүс ямар гомдол байгаа вэ гэхээр энэ өмчөвчлийн үеэр ардын намын хурган дарга нар тухайн нэг жишээл сум нэгдэл ч юм уу зас сум ч юм уу тий эсвэл нэг юм үйлдвэрүүд дээр дандаа ардын нам хурган дарга нар байсан. Тэд нар нөгөө ажилчдынхаа толгойг эргүүлээд хувьцааг цуглуулад авчихсан. Тэгээд нөгөө ардын хурган тухайн үед Монгол ардын хувьсгалын хурган дарга нар бүгдийг ирэн гаргацсан гэл тийм гомдлууд их явах юм. Тэг яг санхүүгийн зохицуулах хороонд байхад хөрөнгөний биржид бүртгэлтэй тэр үед хувьчлагдсан аж ахуй нэгжүүдийн хувьцааны төвлөрлийг би бас судлуулж харж ирсэн. Тэгэхээр хувьцааны төвлөрлийг ингээд харахаар яг тухайн үеийн тэр яг хувьчилж авсан тэр хурган дарга гэсэний өөрөө ч яриад байгаа дарга нар дээр ерөнхий нэгтлэнгууд дээр хамаарал бүхий хүмүүс дээр нь ерөнхийдөө бүх хувьцаа төвлөрсөн байдаг. Тэр нь бол нөгөө хувьцааны талаар ойлголт муутай эсвэл хувьцаагаа өнөө маргаашгүй зарж мөнгө болгох гэсэн тэр энгийн жирийн хувьцаа эзэмшигч хүмүүсийн одоо хувьцааг хотлоод авсан асуудал нь шүү дээ. Тэгэхээр энэ бол гарцаагүй бас баримттай. Тэгэхээр энэ хувьчлалын бидний нэг алдаа бол нөгөө дараагийн хувьчилж өгчөөд тэгээд тэр хувьцааны 2 дахь зах зээлийн рүү шилжих процесс жоох удсан. Тэрэн дээр нөгөө хувьчилж авсан үйлдвэр маань өөрөө маш хурдан хөл дээр босч чадаагүй бас хитрхи том үйлдвэрүүд байсан. Олон жижиг хувааж хувьчилсан тэрнийг бусааж босгоход мөнгө хэрэгтэй. Шинээр авсан одоо эзэдүүдэд тэрийг хурдан босгох хуримтлал байхгүй байсан гэд бас одоо социалист системийн бүхэл орнуудад бас энэ зовлонг дарил гараад ирсэн асуудал. Одоо цаг нэлийн төгч ингээд тохиод байна. Тэгэхээр дахиад нэг асуулт асууя. Бид нар хувьчлаад бүгдийн цэгцлээ гэдгсэн чинь буцаад өнөөдөр төр хамгийн том худалдаа авч болчиход байна. Өөрөөр хэлбэл төрийн өмчт компаниуд дээр бүх мөнгө төвлөрчихэд байна. Хувийн компаниуд дээр 10-20% эргэж байна. Тийм ээ? Саяхан одоо энэ ардчилсан нам шин сонгогдсон дарга цогтөрлөгөө хэлэхдээ тэрэмдэж байна хувийн салбаруудыг төрийн компаниуд гэдэг ингээд юм жишээ зүйлж ирсэн л дээ. Энэ бол бас бид нар бас нэг анхаарах хэрэгтэй. Яг сүүлийн 10 жил бол эргээд нийгэмчлэх процесс бол яг үнэхээр явсан. Энэ бол энэ бол маш буруу. Тэгэхээр одоо бүгдээрээ одоо 500 орчим төрийн өмчийн компани байна. Одоо томоохон компаниуд нь бол нэг 100 гаруй 120-30 байна те. Тэгээ аймаг орон нутгийн жижиг компаниуд маш их байгуулж байна. Энэ бол эргээд нөгөө хувьд өгсөн хувийн өмчүүдээ буцаагаад нийгэмчилж байгаа процесс цаагаараа ингэ явагдаад байгаа. Тэгэхээр одоо хувьчлалын 2 дахь давлгааг эхлүүлэх шаардлага бий болчихж байна. Тэгэхээр хувьчлалын 2 дахь давлгаа гэдэг нь бол тухайн үед бол бид нар хөрөнгөний зах зээл хөгжөөгүй, хөрөнгөний бирж нь чадахгүй, хүмүүсийн энэ одоо хувьцаа эзэмших ойлголт боловсрол муу байсан үед алдаа гаргасан бол одоо энэ алдаагаа харин гаргахгүй тул энэ бүх томоохон ялангуяа уурхайн олборлох одоо салбарын үйл ажиллагаа явуулж байгаа юунуудыг компаниудыг бол маш хурдан нээлттэйгээр энэ хөрөнгөний бирж дээр арилжаалах хэрэгтэй. Хувьцааг нь гаргаж зарах хэрэгтэй. Олон нийтийн эзэмшилд оруулах хэрэгтэй. Ингэж чадах юм бол одоо өнөөдөр яриад байгаа энэ том хулгайн сэдв, авилгалын сэдвүүд чинь аяндаа алга болно. Олон нийтийн хяналтанд орно. Ил тод тайлгнадаг болно. Санхүүгийн зохицуулах хорон дээр бол нээлттэй компаниуд дээр тавьдаг хяналт шалгуур шаардлага бол маш өндөр болсон шүү дээ. Ер нь энэ хувьцааны арилжаан дээр одоо хувьцаагаа бүртгүүлсэн боловч 100%-ийнхаа хувьцааг зардаггүй ингээд 70 эдэн хувийг нь
2 3 найз нийлээд юм уу 2 3 гэр бүл ингээд эдийн засгийн эргэлтэнд оруулдаг ингээ өвгмөл хувьцаа хэлбэрээр бүртгэгдээд байж байгаа хувьцаанууд байдаг. Тэгтэл хувьцаа бол байнга эдийн засагт эргэлтэнд орж мөнгө болж явал эн чинь одоо түрүүний ярьдаг нөгөө эдийн засгийг тэтгэх судсаар гүөх цус буюу тэр санхүүгийн их усүрүүд чинь эргэлдэж эхлэх байхгүй юу. Тэгэхгүй одоо ингээд төгжигдчихэд байна шүү дээ. Төрийн өмчтөр эд хөрөнгөд бараг улсын төсөвтэйгээ адилхан том хэмжээний үл хөдлөх хөрөнгүүд ингээ орчод идэг. Тэр хувьцаанууд нь өхмөл байдаг. Тэгэхээр энэ хөрөнгүүдээ эргэлтэнд оруулах хэрэгтэй. Нэг Сато гэдэг нэг эрдэмтэн ирсэн шүү дээ. Тий. Танай Монголд эргэлтэнд оруулаагүй хөрөнгүүд маш их байна. Бүртгэлжээгүй маш их хөрөнгө байна. Одоо тэр хүн энэ үгийг хэлээд явснаас хойш 15 жил бараг болж байгаа шиг байна минийхаа. Тэгэхээр одоо хүртэл тэр байдал байж таа. Тэгэхээр би хувьчлалын 2 дахь давлгаан гэдэг нь энэ бүх хөрөнгүүдийг эргэж эдийн засгийн бүртгэлжүүлж, эдийн засгийн эргэлтэнд оруулж, иргэдийн карманд өгч, энэгээр дамжуулж хуримтлал орлого бий болгох асуудал. Аж ахуй нэгжч адилхан, айлгэрч адилхан, одоо үйлдвэрүүд ч адилхан. Тэгэхээр Монгол улс бол зөвхөн хэрэглээнд суурилсан эдийн засаг болчиход байна. Уул уурхай одоо түүхий эдэд суурилсан эдийн засаг болчиход байна. Одоо эдийн засгийн өсөлтүүдийг харсан ч гэсэн зөвхөн засгийн газрын хэрэглээгээр өнөөдөр манай эдийн засаг өсөж байгаа. Тэгэхээр бид нар хуримтлал, бодит хөрөнгө оруулалт гэдэг юм руу л явах хэрэгтэй. Ингэсэн цагт улсын эдийн засаг хүчрэх болно. Ингэж л би боддог. Хүчийг бол ашиглана. За дараагийн одоо танаас асуух ус нэг асуултыг бол энд асуугаад үлдээ. Дараа үргэлжлүүлэх. Энэ хувьцаанд хүмүүс мэдлэгтэй болоод зөндөө хувьцаа авсан. Тодорхой хэлэх юм бол жишээлбэл говь компанийн хувьцааг аваад ингээ байжсэн чи хаалтаа болгох шийдвэр сайн гаргачлаа. Монбив гэдэг компаниг хувьцааг хүмүүс судалдаад авсан чи дахиад хаалтаа болгочлаа. Энэ дахиад буцаад энэ шинээр бий болж байгаа хувьцаанд дуртай хүмүүсийн сэтлийг одоо ингээд өхүүлж юм манипуляц хийгээд байгаа юм жишээ биш үст. Энэ бол санхүүгийн удаа та одоо хариулаарай. За энэ бол санхүүгийн зах зээл, санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхийн асуудал байгаа. Тэгэхээр дараагийн одоо яриагаа хоёулаа энэ сэдвээс эхлэе. За баярлалаа. Энэ талаар бас үзэгч таа хүмүүс бодороо. Өнөөдөр цаг зав гаргаж ирж бас олон асуудлыг ингээд хөндөд орхих энэ хэмжээнд хүртэл хоёулаа бас одоо ярилцлага хийлээ. Тэгээ дараа илүү системтэй, илүү зэгцтэй олон одоо сэдвэр ийм мэдлэг өгсөн нэвтрүүлэг хийхин төлөө та бүхэндээ хичээх болноо. Баяртай.